Зам бацхан үзэгчтэй Улсын ерөнхий прокурорын газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтэд харилцах хэлтсээс бэлтгэн хүргэж буй прокурорын мэдээлэл нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Прокурор улсын хэмжээнд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм а. Нэвтрүүлгээр прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нийтийн эрх ашигыг хамгаалах зорилгоор зохион байгуулж байгаа хамгаалсан байгаль бидний ирээдүй нөлөөллийн арга хэмжээний талаарх цогц мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өнөөдөр бидний хийсэн сонголт маргаашийн их дэлхийн мөнгийг тодорхойлно. Нэгхэн унтраагаагүй гал, нэгхэн хайхрамжгүй үйлдэл, мянган моддыг үнс суулгаж, тоолж баршгүй олон амьтны амийг авч, хор уршиг нь олон жилийн турш үргэлжилдэг. Хууль бус ан зөвшөөрлгүйгээр байгалийн ургамлыг түүх, бэлтгэх, санаатай болон санамсаргүй байдлаар ой хэрийн төмөр тавих, хууль бусаар ашигт малтмал олборлох зэрэг нь байгаль орчинд хохирол учруулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг. Байгаль бол бидний өв биш. Харин үр хүүхдээсээ түр зээлсэн үнэт өв юм. Хамгаалсан байгаль бидний ирээдүй. Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн эрүүлсэн зөвлөмжүүдийг 2026-аас 2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн байдлыг судлах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар эргэн хуулийн этгээдэд нөлөөллийн кампанит ажил үе шаттай зохион байгуулах ажлыг тусгаж, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг Улсын ерөнхий прокурорын газар гэж заасан байдаг. Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалж дүн шинжилгээ хийлээ. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр өссөн дүнтэй гарч байна. 2025 онд 20% өсөлттэй байна. За судалгаар тогтоогдсон нөхцөл байдал үндэслэн прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлт шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хохирол нөхөн төлөвлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, за гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соёлыг төлөвшүүлэх зорилгоор хамгаалсан байгаль бидний ирээдүй нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна. За энэхүү нөлөөллийн арга хэмжээний хүрээнд прокурорын байгууллагаас олон талт арга хэмжээг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. За тухайлбал хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий алтан шалтнууд, мөн байгаль хамгаалагч нарыг сургаж чадварчуулах, за олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн ойлголт хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар мэдлэг, мэдээллийг түгээх, хохирол нөхөн төлөвлөх, за хууль тогтоомжийн зөрүүтэй байдлыг арилгах талаар холбогдох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. За байгаль дэлхийн минь хязгаарлагдвал нөөц баялагтай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Иймд байгалаа унган төрхөөр нь хадгалж хамгаалж ирээдүйн хойш үлдээ үлдээх нь бидний эрхэм үүрэг юм. Хамгаалсан байгаль бидний ирээдүйн нөлөөлийн арга хэмжээг дэмжиж хүн бүр байгаль орчинтой ээлтэй байж байгалаа хамгаалахыг уриалж байна. Прокурорын байгууллага сүүлийн 5 жилийн хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 хэрэгт хяналт тавьж 2333 хэрэгт яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ. Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг. Үүнээс 41%-ийг хууль бусаар мод бэлтгэх, 31%-ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 11%-ийг хууль бусаар ан агнах, 8%-ийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, 2%-ийг ой хэрийн төмөр тавих, 0.8%-ийг байгаль орчин бохирдуулах гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргийн тоон үзүүлэлтээс харахад хуулиасаар мод бэлтгэх гэмтэргийн тухайд Монгол орны ойн сан бүхий нутгууд болох Хөвсгөл, Булган, Сэлэнг аймгийн нутгуудад 3-аас 5 дугаар саруудад хуулиасаар ашигт малтмал олборлох гэмтэргийн тухайд тухайн ашигт малтмалын нөөц тархалтын байдлаас хамаарч Өвөр хангай, Дорногов, Говьалтай, Сэлэнг аймгийн нутгуудад 6-аас 8 дугаар саруудад
Хууль бусаар агнах гэмтэргийн тухайд ховор, нэн ховор амьтны дархац тоотлохоноос хамаарч Баян Улгийн, Хөвсгөл, Ховд аймгийн нутгуудад 12-оос 2 дугаар саруудад байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх гэмтэргийн тухайд бүс нутгийн онцлог, ховор, нэн ховор ургамлын дархацаас хамаарч Сэлэн, Дорнод, Булган аймгийн нутгуудад 9-өөс 11 дугаар саруудад үлдэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. За шүүхээс энэ төрлийн гэмтрэгт 1228 хүн 18 хуулийн этгээдийг гэмтрэг үйлцэн гэмбуруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Дээрх 1228 иргэнээс 13 иргэн нь гадаад улсын иргэд байна. Тухайлбал Хятад, Орос, Тайван, Казахстан улсын иргэд энэ төрлийн гэмтрэгт холбогдож яш итгүүлсэн байна. За сүүлийн 2 жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн 797 гэмтргийн улмаас байгаль экологт 25 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. За энэ төрлийн гэмтэргийг үйлцэн этгээдэд ял эрүүгийн хариуцлага оногдуулахаас гадна гэмтрэг үйлдэж олсон орлогыг хураах, мөн байгаль экологт учруулсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2-оос 5 дахин нэмэгдүүлсэн байдлаар гаргуулах. За мөн гэмтрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийг хураадаг онцлогтой. За судалгааны дүнгээс харахад иргэд хуулийн этгээдийн зүгээс ашигт малтмалыг зохиж зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго, амьтан ургамал, ашигт малтмалын байгаль экологийн ач холбогдлыг мэддэггүй байдал, хууль эрх зүйн мэдлэг тутамг байгаатай шууд холбоотой байна гэж дүгнэхээр байна. За хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтрэг нь байгалийн нөөцийг дороотуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг хор уршигтай тул энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэхэд хуулийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо чухал байдаг. Уул уурхайн салбарт хайгуул болон нөхөн сэргээлт хийх нэрийтлэр ашигт малтмал олборлож газрын хөвлөд халдах тохиолдол зөнхлөн гарч байна. Энэ төрлийн хэрэгт хууль бусаар ашигт малтмал олборлсон иргэнээс гадна ашиг олсон хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулдаг онцлогтой. Шүүхээс 18 хуулийн этгээдэд 20 саяас 200 сая хүртэлх төгрөгөөр торгох ял оногдуулж тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар хасаж шийдвэрлсэн байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй. Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнахаас бусад тохиолдолд агнахыг хоригддог. Гэвч сүүлийн 5 жилийн байдлаар нэн ховорт тооцогддог Баданг хүтэр, Аргал, Болцгор хотон шувуу, Хандгай, Янгиряма, Бүхэн, Ирвэс, Цагаан зэр, Гөрөөс мөн ховор амьтны чагсаалтад багтсан Зарам, Хадран, Зэвэг, Тул зэрэг загас, Заарт харах, Зэрлэг гаха, Халуун буг, Хүрэн баавгай, Хулан, Зэрлэг гургуул, Галуу, Шилүүс зэрэг 24 төрлийн 3051 тонны амьтанг хууль бусаар агнаж амьтны аймагт хохирол учруулсан байна. Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор бол ховор амьт ихтэй. За дээрээс нь дархан цааздаг газрууд, зам нь байгалийн дурсгалт цогцлбор газрууд ихтэй одоо ийм онцлог аймагуудын нэг бол Баян Улгийн аймаг. За энэ утгаараа Баян Улгийн аймагт хүрээлэн буурчны эсрэг гэмт хэрэгүүд үйлдэгдэх юм хандлага бол сүүлийн үед жилээс жил бол ихс хандлагатай байгаа. Алтан хойлог шувууг одоо хууль бусаар одоо хангасан алтан сугас загсыг одоо бас зөвшөөрлөгөөр одоо байгалийн дурсгалт газрууд цогцлбор газраас одоо зөвшөөрлөгөөр хууль бусаар хангасан ийм гэмтгэрүүд бол бүртгэгдсэн. За өнөөс онцлог гэж авч үзвэл бид бүхний хөрөн баавгаг одоо хууль бусаар хангасан гэмтгэрэг бол аймагуудын хэмжээнд одоо Баян Улгийн аймагт анх удаа үлдэгдсэн. За энэ хэргийг одоо прокуророс хянаад за хэрэгт яллах төгөлд шүүгээр шийдвэрлүүлсэн эцэслэн. За энэний хүрээнд бол тухайн хөрөн баавга одоо экологи эдийн засгийн үнэлгээ болох 28 сая 900 мянган төгрөгийг одоо тухайн яллагдчихаар одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад одоо нөхөн төлөвлөх арга хэмжээг авч ажилласан. За ингэснээр бас бид бүхэн байгаль экологид учирч байгаа хохирол хорвшийг арилгах ийм арга хэмжээ бодиттой прокурорсууд авч хэрэгжүүлж байгаа. За улсын аймгийн хэмжээнд ихэвчлэн улсын тусгай хамгаалалтын газар нутагт хаам таагнах, тусгай зөвшөөрлгүйгээр зэрлэг гахаа агнах төрлийн гэмтэргүүд бас гарч шүүгээр шийдвэрлэгдсэн. За зөвхөн агнсан үйлдэл төдийгүй тухайн ан амьтны түүхийн зүйлийг хадгалсан, тээвэрлсэн үйлдэлд нас гэмтэрэг үйлцэн гэмбуруудад тооцож шүүхээр ял шийтгэл оногдуулад байна. За түүнчлэн одоо тээвэрлсэн хадгалсан үйлдэлтэр нь ял шийтгэл оногдуулахаас гадна тухайн тээвэрлсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, за байгаль экологид учруулсан хорилыг нөхөн төлөвлөх, дээрээс нь одоо эрүүгийн хариуцлага хүлээх ийм шийдвэрүүд бол гарч байгаа. Иргэд ихэвчлэн одоо нутгийн иргэд ашиг олох зорилгоор
тусгай хамгаалалтын газар нутгаас ан амьтаа агнж байгаа. За ховор амьтныг тусгай зөвшөөрлгөөр агнж байгаа ийм үйлдэлүүд бас хөвчлэн гарч байгаа. Иймээс одоо ард иргэдийг гэмтгэргээс энэ төрлийн гэмтгэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар хууль бус ан агнах 90 гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд 770 сая төгрөгийн хохирол учирч Мөрдөн байцаалтын шатанд 254.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй. Монгол оронд эмийн болон эмчилгээний зориулттай ховор ургамлууд олон бий. Монгол улсын засгийн газрын баталсан ховор ургамлын жагсаалтад 355 зүйлийн ургамал багтсан байдаг. Гэвч байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн улмаас ховор ургамлын тархалтын хүрээ багасч, нөхөн сэргээлт саарч, экосистемийн тэнцвэр алдагдаж, цаашлаад цөлжилт, хөрсний дөрөйтөл нэмэгдэх шалтгаан болж байна. Судалгаанаас үзэхэд сүүлийн 2 жилийн байдлаар ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэр жирэг рүү хонин арц, гоёо, вансимбрүү зэрэг ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн 109 гэмт хэргийн улмаас байгаль экологт 9 тэрбум 690 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс ердөө 433 сая төгрөг нөхөн төлөгдөжээ. Эрэг хуулийн тусгай ангийн 24-ийн 8 дугаар зүйлд ургамлын хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг хуульчилж өгсөн байдаг. За цохогч зөвшөөрөлгүй эсвэл хууль зааснаас өөр зориулалтаар нэн ховор ургамлыг за тэдгээрийн үр эрхтнийг хууль бусаар бэлтгэсэн, түүсэн, за худалдан авсан, тээвэрлсэн, хадгалсан болвол за тухайн хүнийг одоо 5 сая 400 мянган төгрөгөөс 27 сая төгрөгөөр торгох. За эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. За эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэгдэг ийм хуулийн зохицуулалтаа. Жил бүр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайтын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх за хэмжээ болон хугацааг тогтоож өгдөг. Гэтэл иргэд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэхдээ тухайн тогтоосон хугацаа болон хэмжээг зөрчих мөн тусгай хамгаалтын газар нутгийн ойгоос бэлтгэж байгаа нь бол өөрөө гэмт хэрэг юм аа. За сүүлийн 5 жилийн судалгаагаар хуш модны самрыг хууль бусаар бэлтгэсэн 106 хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна. За мөн ховор ургамлын жагсаалтанд багтдаг дэрвэр жирэг рүү ургамлыг хууль бусаар бэлтгэж байгаа нь тухайн ургамал нь за хөрсний чигийг хадгалдаг ургамал модыг бол усаар тэтгдэг ийм ач холбогдолтой ургамал байтал түүнийг түүж болвол эколог байгальд бол хор хохирол учруулсаар байна. 2023-аас 2025 оны байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үлдэж олсон алт, ховрон амьтны эд эрхтэн, ургамал, байгалийн баялаг зэргийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 7 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж 14 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй. Прокурорын байгууллага 2021-с 2026 оны эхний 6 сарын байдлаар ой хээрийн түмэр тавих 26 хэрэгт хяналт тавьжээ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг дотроос хамгийн их хор хохирол ихтэй ой хээрийн түмэр тавих гэмт хэрэг нь ихэвчлэн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг нөхөн төлөвлөдөг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, байгаль эколог болон бусдын эд хөрөнгөд нийт 1 их 80 298 сая төгрөгийн хохирол учирснаас 199 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. За ой хээрийн төмөр тавих нь эрүүгийн хууль зааснаар гэмт хэрэг тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байдаг. Хээрийн төмөр нь ихэвчлэн айлын одоо яндангаас гарсан оч, за гагнуур хийж байгаа гагнуураас үүссэн оч, за автомашины яндангаас гарсан оч зэргээс үндэслэн хээрийн төмөр гарч иргэн аж ахуй нэгж байгууллага маш их хэмжээний хохирол учирч байна. За жишээлбэл нэгэн айлын 423 адуу хээрийн галд өртсөний улмаас маш их хэмжээний хохирол учирсан харамсалтай тохиолдол гарсан байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг түүн дотроо ой хээрийн төмөр нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлийн улмаас энэхүү гэмт хэрэг гардаг. Тийм учраас иргэд та бүхэн хавар намар буюу хуурилтын цагаар аял зугаалгаар явахдаа байнга анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна. Цөлжилт, хуурайшилт, ган зууд зэрэг байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгүүд нөлөөлж байдаг. Байгаль орчноо хайрлаж хамгаалах нь ухамсарт хүн бүрийн үүрэг хариуцлага юм а.
Судалгаанаас үзэхэд иргэд ихэвчлэн ашиг холох зорилгоор хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх холборлох гэмт хэрэг үлдэж байдаг. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, хуулийн этгээдээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож байна. Иймд прокурорын байгууллагаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалсан байгаль бидний ирээдүйн нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын өдөр өглөө 9 цаг 20 минутад болсон борлуулах зорилгоор зохиох эрхийн бичиг болж гэрчлэгээ өмнө эрдэнэт тавьгаалцсан. Тэдний 3 онцгой байдлын албан өөрөө ирсээр анилсан болох нь тогтоогдсон байна. Дэлхийд тоо толгой нь ховордсон байгаль экологийн системд онцгой үүрэг гүйцэтгэдэг энэ манай Монгол улс бол Аз твийн одоо төв хэсэгт Сибирийн их тайгын урдлах говийн одоо бүсийн одоо хойд захад ингэж аршдаг юм өвөрмөс одоо орн юм. Монгол түмэн бид бүхэн байгаль дэлхийгээ хайрлах, уул ус, ургамал, мод, цэцэг ногоогоо одоо хайрладаг ийм уламжлалтай улсууд. Сольжидмаа зүгээр нэг энгийн утгаараа ярил хөрсчин элс болж хувирх хүчирдлийг л хэлж байгаа юм. За энэ сайхан ойн баялаг маань ингээд доктортой сайхан байж ах хэвээр байтал энэ одоо гадаад хүчин зүйлс байна л да. Ойн баялагийг одоо тэр багсгадаг, устгадаг тийм ээ. За мөн хомсдолд оруулдаг. Төмөрөөс болоод бол одоо бүхэл юм дорожчихдаг байхгүй. Хөрсний бохирдов бүсэн, хөрсний одоо бүтцэд ургамлын бүрхөвчд бүтэц бүртгэн өөрчлөлт орно. Тухайн одоо газар нутагт байгаа ургамлууд нь урхаа байгаад хөл газрын ургамал буюу одоо юунууд шарилж өснүүд ихээр ургаж эхэлнэ. Төмрийн тархалт одоо салхиараа маш урдан тархдаг шүү дээ. Одоо нэг 18 м/сек салхилж байхад одоо машин 80 км/цаг урдтай төмөр тархах тийм жишээ нь. Уулархан асуудал байгаа. Алтны нэлээд хэсэг нь бид нар бол одоо голын ихтер голдуу байгаа. Онго голын ихтер байна. Хараа голын ихтер байгаа. Тэгээд зэрэг энэ маань одоо алт угаадаг одоо шууд шороотоо гөрс маань гол руугаа ороод одоо голыг бохирдуулж байгаа ийм хандлагууд бол байгаа юм. Бид бүгдээрээ энэ их оронд амьдран энэ дэлгүүр гүйцэтгэн маань байна. Ийм учраас өөр хойч үедээ амьсгалах агаартай, уух устай, одоо цэвэр агаартай, устай, зүлэг модтой байхын тулд хүн бүр өөрөө дор бүрнэ хашаандаа өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Цэвэрхэн байна. Уул устайгаа зөв харьцах, уран дулаан цагт одоо байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах энэ тал дээрээ та бүхэн дор бүрнээ сайхан хичээн зүй зохистой байгальтайгаа одоо харьцаж байхыг та бүхэндээ уриалъя. Хамгаалсан байгаль бидний ирээдүй. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн үйлдэл бүр үр дагавартай. Өнөөдрийн ашиг хонжоо маргаашийн ирээдүйг үгүй хийдэг. Байгалийн унган төрхийг хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг боддоор бууруулахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм а. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ прокурорын байгууллагаас улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй хамгаалсан байгаль бидний ирээдүй нөлөөллийн арга хэмжээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа.